Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлгэлнэ. Shining bright above you, night breezes seem to whisper I love you. Birds singing in the sycamore tree, dream a little dream of me. Say nighty night and kiss me, just hold me tight and tell me you miss me. While I'm alone and blue as can be, dream a little dream of me. Stars fading, but I linger on, dear, still craving your kiss. I'm longing to linger till dawn, dear, just saying this. Sweet dreams till sunbeams find you, sweet dreams that leave our worries behind you. But in your dreams, whatever they be, dream a little dream of me. Dream a little dream of me. Оргилуун дарс шиг оргилсан их хүслээр орчлолд биднийг энэ шинэ оноо угтан авах гэж байна. Цагийн зүү 12 луу зүтгэж цагалбар хуанлын хуудас 2021 он руу тэмүүлж байна. Эрхэм хүндэт телевиз үзэгчдээ та бүхэндээ айлчлан айсуй шинэ оны мэд төргий чимгээ шоу баярын тусгай дугаараа та бүхэндээ өргөн барьж байна. Амьд төгжмийн Сан Жунипер амтлаг. За ингээд шинэ жилийн баяр гэдэг бол 5 настай ч вэ, 50 настай ч вэ, 80 настай ч вэ бүгдээр ингэх нь хамгийн хүсэн хүлээдэг, хамгийн сэтгэл догтлуулсан ич хиттэй баяр. Тийм учраас бид өнөөдөр баярын тусгай дугаарынхаа хамгийн анхны зочноор бяцхан хүүхдүүдээ сонгоо авсан байгаа. Хамтдаа 5 наснуудын нууцлаг ертөнц нэвтрүүлгийн оролцогч Хүслэн Мэргэн хоёрыгоо угтан авцгаая. Мэргэ чи чинь сайн уу? Сайн. Ёо харин чи эмэгтэй бүсгүй дагуулаа явчихсан шууд хайчаад яваад өглөө шүү дээ. Болж байгаа юм уу? Болохгүй те. За манай Мэргэн Хүслэн хоёр чинь сая яасан хөөрхөн хөдлөө гарч ирвэ та хоёр те. За Хүслэнгээ хөтлөөд явсан чи яаж ийн? Гоё юм Мэргэн? Гоё. Юу нь гоё юм? Нөгөө хөдөлцөх нь. Эмэгтэй бүсгүй хүнийг хөтлөө явж байгаа болохоор Тэ. Хүслэнд яасан ингээ Мэргэн хөтлүүлээ явсан чи гоё юм. Тэ. Манай смэлхий 100 өгчөн. Ой танаа мэлхий юу? Окей, ясмэлхий. Ясмэлхий юу? Тэ. Зөө. Тэгээд 100 өгөхөд би гарч ийсэн чи орч ийсэн чи харин гистэй харин наранд байжсэн байхгүй дээ. Тийсэн чи өгөөгүй ийсэн чи буцаага усан тийсэн чи оройн болсон чи өгчөн байсан. Хөөх юм нэ. Тийм өндөр настай байсан юм уу танаа ясмэлхий? Хөгшин болсон байсан юм уу? Үгүй хөгшин болоогүй 2 настай дөнгөж. Дөнгөж үү? Тэгээ танаа ясмэлхий хин гэдэг байсан? Нэргүй. Нэргүй юу? За яах вэ? Нэг нь нэрхтэй нэг нь нэмэгтэй байсан. Тэгээд эмэгтэй ингэсэн үү, эрэгтэй ингэсэн үү? Үгүй хоёулаа энэ өгцөн. Хоёулаа ингэсэн. За. Тэгээ соронд болцсон. Хэн болсон? Үгүй өвөө буул ингэсэн. Өвөөнд бул гэсэн үү? Чи тэгээ уйлсан уу тэр хоёроо? Өөлөө. Уйлаагүй юу? Тэгээ юу гэж хэлсэн тэр хоёр та? Юм хэлсэн үү тэр хоёр? Юу ч хэлээгүй. Юу ч хэлээгүй юу? За. Тэгээ ээж хоёр нь ясаа дахиад ясмэлхий авч игнэ гэж байна уу? Үгүй. За, эсвэл нохоо юм уу муур авч игнэ гэнэ үү? Өөр
Амтан заахгүй гэсэн. Оо за зөхгүй байна гэж байна уу? За тэгвэл яах вэ тий одоо. За мэргэн. Ясан. Сайн уу? Сайн. За мэргэн ч одоо хэдэн настай юм бэ? 5. 5 настай юу? Тэ. За чи ихтэй их олон бурхан мэддэг гэсэн тий. За ямар бурхан мэддэг хоёлаа үзэгчтэй хуваалцсанаа. За энэ тоолот тий. Хин бил за ямар бурхан блэ? Би хэлгүй. Оо яагаад вэ? За тэгвэл та хоёр маань хоёлаа 5 наснуудын цэцэрлэгт явсан тийм ээ? Тэ. За гоё юм уу? Гоё. За ангийнхаа найзуудыг танилцуулаач. Мэргэний найзууд хин бэ? Энэ ээж хоёр ярьж болохгүй гэсэн даалгавар өгсөн юм. За тэгвэл хүслэгээс асууя. Манай хүсэл нь 5 наснуудын цэцэрлэг дээр хин гэдэг найзтай болсон. Эми Истэн. Хин гинэ? Ами Истэн. Ами Эрдэнэ гэдэг юм уу? За хэр найз уу танаа Ами Эрдэнэ? Сайн найз уу? Тэ. За та хоёр юу ярьдгүү цэцэрлэг дээрээ? Цэцэрлэг дээр юу? Яс мэлхиний тохи? Нөгөө мо яс мэлхий. За тэгээ найз нь юу гэж яахын тэгсэн чинь чи яс мэлхийг ярьж өгсөн үү? Тэгсэн чи юу гэж байна Ами Эрдэнэ? Ингээ гайхчихсан. Гайхсан уу? За Ами Эрдэнэ амтантай юм уу гэртээ? Амтангүй гэсэн. Амтангүй гэж байна уу? За. Чи мэргэнтэй ингээд нэг удаа тоглосон те? Тэ. Тэгээд нөгөө өвдгөн зөксөн чи мэргэн өвдгөн ясам ингээд хөдлөхгүй байсан уу? Тэ. Тэр яадаг тоглоом юм? Тэр энэ золцсон. За. За хоёлаа тэгвэл тэрийг ахаад харах уу? Та хоёр яаж тоглож ирснийг бүгдээр харъя төхөө. За тий. Өтийч зөөхий хараа. Хараа өтийч зөөхий. Нүнэ? Өтийч зөөхий. Хөлийн гэтэн бачтай. Хөөе. Зөвхөн гэтэн бачтай. Зөвхөн ингэн. Мэргэн тэнгэрт бурхан байдаг юм болов? Тэнгэрт ямар ч бурхан байхгүй. Оюун бэлгэмийн л аав байгаа. Чи тэгээ бурхантай уулзсан юм уу? Уулзаагүй юм уу? Уулзсан. Тэгээд бурхан чамд юу гэж хэлсэн? 5 наснуудын ууслах ертөнцид хэлж болъё харин өөр хүмүүс хэлж болохгүй гэж хэлсэн. Тийм үү? Тэгээд бас дараа нь намайг явахаар номоо уншиж эхэлсэн. Өөр ямар бурхан байдаг юм бол? Би бурхан би уугаа сууж байдаг. Дараа ирэхэд бэлэг бэлдсэн байж байгаарай. Яагаад? Намайг булган уулын тухай надад булган уулын тухай ярьж өгсөө гэж. За мэргэ. Чи сая өөрийгөө гараад ирсэн чи ингээд нүрэ хаагаад ирсэн шүү дээ. Яагаад нүрэ хаасан бэ? Яс өөрийгөө харсан чи ичээд ирсэн үү? Тийм айгу хөргөн биш дээ. Би удаатай нэр мэргэн ямар мундаг юм бэ тэгээд айгу мундаг юм том хүмүүсээс илүү бурхандын талаар мэддэг юм байл шүү дээ. Энэ нь бол чамайг ямар мундаг юм бэ хаа гэж бодсон шүү дээ. Гэхдээ тэнд нэг нөхөр пи уудаг гэнэ хэн бэ? Тэр хин ямар юм пи уудаг болоо юу ч юу? Эрэдэл нь байдаг бурхан нь. Тэр жаахан пивчин бурхан байх нь те. За яах вэ? Шинэ жил болж байгаа юм чинь те? Тэ. Тийш дээ ёстой. Манай хүслэн чинь мэрэгний хайраа өдр гэдээсэн үү? Тэ. Өө яас хөрхийн те. Гоё штэ те. Тий. Танаа гэрт яадаг ээж аав хоёр нь бие бинийгаа хайраа гэд дууддаг юм уу? Тэ. Оо тийм үү. Хин нь ээж нь аавын дууддаг юм уу? Аав нь ээжийг хайраа гэдэг юм уу? Аав манд дэгдэг. Аав нь ээжигээ тэгдэг юм уу? Хайраа гэдэг үү? Тэ. За чи тэгвэл одоо мэрэгэн дахиад нэг хэлдэ. Эра. Ястай хөрхөн бай тий. За манай мэрэгэн хүслээ хоёрын ээж хоёр нэрцэн байгаа тийм үү? Тэ. Хүслээ ээж хоёр нь харж байна уу чи ээж хоёроо? За. Мэрэгэн олоод харцсан аваага. За мэрэгэн хинт илүү хайртай? Аавдаа илүү хайртай юу? Ээждээ илүү хайртай юу? Би хоёр дунд нь нэг хайртай. Манай мэрэгэн чинь тэгтээ мундаг англи хэлтэй гэдэг илүү. Тэ. Их чинь андуураагүй те? Хөө ямар мундаг. Хоёлаа нэг 5 3 үг солих уу? Их чинь 3 ширхэг үгтэй. Чи хэдэн үгтэй вэ англи? Би юу? Тэ. Би нөгөө 100. Их чинь 3 үгтэй шүү. Тэгсэн чи 100 үгтэй. Ямар мундаг юм бэ? За хоёлаа нэг тэгвэл их чинь 3 үгээрээ чамаас юм асуух уу?
Нөгөө эсвэл та 10 үг асуучих. 10 үг. Алин 3 хүүхдээ яаж 10 үг асуух юм бэ? За бид үл чамс асуучих уу? Мэргэ? What is your name? My name is Morgan. Oh, Morgan. Oh. Good, very good. Morgan, how old are you? I think you 5. Yeah, good boy. Чамэр мундаг аялах мэдх англи хэл дуусаа. За манай хоёр хүүхэд шинэ жил та хоёрын хувьд гоё баяр байдгүй. Тэ. За манай хөслөн шинэ жилийн баяраар юу хийдэг вүлээ гэртээ? Гистэй юу? Тий. Синжил хийдэг. Шинэ жилээр шинэ жил хийлгүй яг тэ одоо тийш тэ. Надад манай гистэй мэн харин цагаан газар байдаг. Цагаан газартай юм уу? Газар чинь ногоон байдаггүй юу? Нохоо байдаг бас харин цагаан байдаг. Цагаан бас бол тэр чинь бодвол нөгөө нэг зөндөө цас орцсон газар бах тий? Үгүй буцсан. Будцсан газар юм уу? Яа өнөөдөр ч ингээ энэ хоёрт нагдаа ундуулаад. Мэргэн хүсэл чамайг хайраа гэдээ дуудахаар гоё байдгүй. Гоё. За тэгвэл хүслээ. Чи нэг ахаа хэлчихдэх үү? Харин Манай мэргэн хайраа гэдээ дуудахаар их дуртай гэж байна. Тэгэхээр мэргэн хайр гэж тэгвэл юу юм бол? Чи юу гэж боддог вэ? би англиар надад 2 үг ахаа англиар. I love you. I miss you. Watermelon. Ой яа чи бүрстэ мундаг англи хэлтэй юм байна шүү дээ. За хоёул дахиад хийдий. Нэг нь юу гинэ? Нэг нь watermelon. I love you. I miss you. Вау. За чи тэгвэл ингээд мэрэгэн лөө харж хагаад нөгөө хайраа гэж байгаа. Тэгээд сүүлчийн 2 хүүхдийн цог англи үгнүүд хэлж. I love you. I love you. I miss you. Watermelon. Тэгээ watermelon жоо илүүдсэн нөгөө юу? Мэрэгэн сая хин юу гэж гээд хүслэн сая юу гэж хэлсэн бэ? Манай мэрэгэн ч одоо баг орчуулагч шиг болсон те? Англи хэлтэй. Нөгөө Юу гэсэн сая? хайраа гэсэн. За хайраа гэсэн те. За тэгээ дараас нь англи дээр юу гэж хэлсэн? Чи тэрийг I love монгол. you гэсэн. Тэр нь юу гэж байгаа юм? Хайртай хэсэг. Оо за дараагийнх нь бити хэлээрэй заяа. За дараагийнх нь юу гэлээ? Miss you гэсэн те. Тэ. Тэр нь юу гэсэн үг вэ? Чи ч англи хэлний орчуулагч үсттэй. Тэр чи юу гэсэн үг юм хэлээ? Тэсцэн санжин хэсэг. Яста тий. Би Санта өвөө харж байгаагүй. Санта өвөө харж байгаагүй юу? Би Санта өвөө харж ирсэн. Харж ирсэн үү? За Санта өвөө ямар хэлээр ярьж байна? Монголоор. Ой, монголоор ярьдаг. Гоё юм уу те Санта өвөө? За, монгол өвлийн үгнийг харсан уу та хоёр? Харсан. Би чихэр хараагүй. Хараагүй юу? За. Би чихэр хувцтай өнгөтэй хувцнаас Санта харсан. Аха. Өвлийн үгэн чинь тэгээд яадгийн сайн хүүхдүүдэд бэлэг өгд юм уу, муу хүүхдүүд өгд юм уу, бүгдээрэнд нь өгд юм болов? Та хоёр юу гэж боддгоо? Сайн хүүхдүүд нь. За, сайн хүүхдүүд гэдэг нь яадгийн? Унтсан хүүхдэд өөх нь унтаагүй хүүхдэд өгөхгүй. Зөв. За, унтаараа хүүхдүүдээр унтахгүй байгаад үл өгдөггүй юм байна, тийм үү? Тий. Унтсан хүүхдэд л өгнө. Оо, за. Мэргэн унтдаг уу? Унтдаг. Тийм учраас чамд өвгөн бол бэлэг өгд юм байна, тий? Би ганцаар унт сурцсан. Тийм үү? Чи өөрөө тусдаа өрөөндөө унтдаг уу? Үгүй би тусдаа өрөөнд унтдаггүй. Би газар дор унтдаг. Газар дор. Тэгээд ганцаараа унтдаг уу? За өнөөдөр өвлийн үг аав ийм гоё ёологтой юм чинь бас та хоёрт бэлэг өгөх баха. Би тэгэж бодоод. Гэхдээ анаа сайн мэдэхгүй л байна л да. Тэгтээ би одоо та хоёр хурж ирээд энэ чимгээ шоу гэдэг нэвтрүүлэгт хурж ирээд анаагийнхаа юм мундаг гоё зочин болоод гурлаа тий англи манглиар ярьсан юм чинь аняан та хоёрт бэлэг өгье гэж бодож байна. За. Вау! Ийм гоё бэлэг. За. Хүүхдийн хязгааргүй орчин Brick House-ийн сайхан их жахнар нь манай мэргэн хүслийн хоёрт ийм гоё бэлэг. Вау. За энэ манай хүслэнгийн бэлэг байна. Үзэх үү? За.
хамгийн түрүү нэмэгтэйд нэгдэг байхгүй те гинэ мэргэнэ. За. Ямар хүнтэй. Хөөе яам. Илгүнэ. Илгүнүү яан. За энэ манай эрэгтэй хүүхдийн бэлэг байх шиг байна. За баяр үргээ хоёр хөргөн дүүдээ. Тоглоом аваад бүгээрээ ээж аав дээр ачаарай. Тасаад аваарай ээж аав нар. Манай 5 наснуудын нууцлаг ертөнц нэвтрүүлгийн оролцогч хүслэн мэргэн хоёр маань Чимгээ шоуны шинэ жилийн баяр зориулсан тусгай дугаарыг эрхэм хүндтэй зочид байлаа. Манай нэвтрүүлгийн шинэ жилийн хөтөлбөрийн ерөнхий ивент тэтгэгч Голомт банк. Тун удахгүй дараагийнхаа зочныг угтан авах болно. Эргээд уулзцгаая. Sweet Emotion хамтлагийн дуучин Сарна Сундар манараа угтаацгаая. За шинэ оны минь бүр чимээг хөгжим чимээг болгоод дахин шинэ оны минь ямар гоё юм баяр. Ямар гоё хоёрыг харсан чинь маш гоё байна. Баярлалаа. Ойр дөрөөсө хараагүй, таараагүй. Улаан намд орсон хүмүүс гэдэг шиг. Ховруулсан хүмүүс байна. За ингээд 2 оны зааг дээр Чимгээ шоуны эрхэм хүндтэй зочин болоо ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа. Шоунд авч оролцуулж байгаа танд бас баярлалаа. HD Монгол телевизэнд баярлалаа. За энэ өнгөрч байгаа 2020 он маань та бүгдийн хувьд одоо Sweet Emotion гэдэг хамтлагийн хувьд хэр үр өгөөжтэй, хэр сайхан жил байв? Ерөнхийдөө бид нар яг хувийнхаа ажил амьдралыг маш их одоо урагшин явуулсан. Хувь хүн одоо өөрсдийнхөө юу дээр чи тэ одоо тусдаа тус тусынхаа одоо өөрсдөө хөгжүүлэх гэдэг юм уу. За тэгээд амьдралаа гоё дээшлүүлэх, дахиж нэг алхах гэх мэтчлэн тийм зүйлүүд дээр их ажиллаа. Манай болроо маань бүл нэмсэн тий. Тэгээд хүүхэд нь одоо сая 2 нас хүрсэн. Гамболор маань тий хол байгаа тий Монгол байхгүй байгаа. За. Тэгээд ерөнхийдөө бол бит хоёр ингээд өөрсдөө тус тусынхаа уран бүтээл дээр ажиллаж эхлээд яг ерөнхийдөө нэг уран бүтээлээ их бясалгасан юм уу да. Тэгээ бас 2020 онд бас маш одоо гинтийн бас тийм үйл явдлууд гарсан. Тийм манай Сарны Чимбаярын хувьд те. Гэхдээ энэ одоо тэр цаг үеийг маш гоё хүчтэй те биеиндээ одоо ирч хүч бэлгэлж те итгэл өгч. Айгуу гоё туулж гарсан. Тэрийг гурдаа ярина. Тэртээ тэрэг тийм ээ. Тийм тэрийг ярихаар ингээд уйлж гарт юу. Би одоо Сарнагийн тухай бас ялтчгүй тэртээ түрүү Монгол түмэн бас мэдж байгаа. Сая Сүндрээ маань бас хальт дурдаад өнгөрлөө. Бас 19 оны сүүл бол танаа гэр бүлийн үед бас хүндчил байсан тийм ээ. Гэхдээ өнөөдөр бол ингээд инээмсэглээ сууж байна. Тийм маш гайхамшигтай. Тэр бол гайхамшигтай. Тэг өнөөдөр бид нар ингээд энд инээлтэд ярилцаа сууж байгаа нь л өнөөдөр их гоё байгаа байхгүй тий. Ер нь бол 19 он бол бас
үр өгөөчтэй бас их нөгөө амьдралын том юм сорилт аваагүй те тийм нэг шалгууртай он жилүүд байсан. Тэгээд яг хоо ер нь бол олон жил явсан л да. Олон жил ингээд яг нэг тийм сэтгэлийн шаналгаатай те тэрэн тэгэл хизээ идэх ч юм уу яах ч мэддэхгүй ингэж явж байгаад яг энэ онд ингээд ер нь л тэгэл бүх юм гоё ингэж бүрдээл цаанаасаа те тэгээд ер нь тэгэл олон түмний хайр инэрл одоо тэр сайхан чин сэтгэл тэр бол хүнийг маш ихээр гоё хөглөд юм байлээ хөглөж хүн Сэтгэлийн дэм одоо ирч хүч дэм тэр хайраар л ерөөсөө хүн чинь ингээл амьсгалаад тэ өөрийгөө ингээл ялж дийлэх тэр зүрх зориг нь илүү их гоё ингэж хурцлагддаг юм байлээ. Манай Сарна өөрөө одоо нөхртөө өөрийнхөө те хинээ донор болсон. Тэр их мундаг. Тэг өнөөдөр бас ингээд юу ч болоогүй юм шиг ингээд гоё инээгээд сууж байна. Бас л мөн агуу зориг, агуу ирч хүчээ. Харин одоо тэгээ яг хүнд гаднаас сонсож байгаа хүнд мэдээж яг тэр чинь их л зоригтой тий одоо ингээл 3 жоохон хүүхэдтэй яг тухайн үед бол надад бол угаасаа ингээд сонголт байгаагүй шууд ямар ч цаг алдахгүй гэдэг юун дээр хүн чинь амар яаж байгаа юм чи тий маш том асуудалхгүй цаг хугацаа гэдэг дээр бол маш хэцүү болсон байсан учраас ерөөсөө шууд тэгэл цаанаасаа их гоё бүх юм ингээд бүрдээд таарад тэр нь бол бас л ингээд хувь тавилан тий хувь тавилан юм да. Одоо та хоёр маань тэг ингээд одоо нэг илэг нэгт гэдэг шиг тий яхаа аргагүй хүүхдүүдээрээ ингээд холбогдчихсэн одоо нэгэн илгээрээ хоёлоо холбогдсон. За бүр мөнхийн тэнгэр дээр гагнагдана газар дээр гагнагдаж тэнгэрт яана гэдэг үлээ тэр шиг та хоёр бол үнэхээр одоо нэг л ялтчгүй ингээд хамтдаа л энэ хорвоо гэлээх л хүмүүс байж тий. Харин тэр монголчуудын ярьдаг тэр илэг нэгтээ илэг бүтэн энэ гэдэг үг чи маш их учиртай үг юм бэлээ. Одоо ингээд ботход тий. За жишээ Сүндрэгийн хувьд одоо 2 хүүхдээ. Том нь одоо эдтэй лээ. Том нь одоо 11-тэй. 11-тэй 6-тай. Хоёул охин. Хоёул охин. 2 хүүхдээ одоо яаж шүү зохицуулах вэ? Өө тэгэл өөрөө зохицуулна шүү дээ. Аль болохоор өөрөөсөө бүгдийг зохицуулах гэж. Тэгээд үнэхээр тусламж хэрэгтэй болохоор тэгэл аав ээжгээ. Гэхдээ яг нөгөө хүүхдүүд бага байхад мэдээж аав ээж төр ингээл тавьчаал мэдээж баг зэрэг харуулдаг байсан. Тэгэл заримдаа цэцэрлэгтэн үгэн заримдаа өгөөд авч амжихгүй үеийн тэр байна тий. Тэр үе тэгэл нөхөртөөгөө заа хоёлаа ингээ тгий чи ингэж би тэгчээ гээл ингээл айгүй ингээл зогцчихл ер нь явдаг юм байлээ хүүхдтэй болохоор гэр бүлийн амьдрал гэдэг чинь. Тэгтээ ингээд одоо та 3 жишээ нь түрүү Сүндрээ бас хэлсэн те бид 3 ингээд нэг дор гурлаа амьдэрдэг байсан те Синди Крофордын дасгал масгал тэр үеийн амьдрал ер нь хэр байсан бэ? Би саяхан нэг тэр Blackpink гэдэг нөгөө солонгосын нөгөө girl band-ийн үзэхгүй баримтат киног тэгээ тэд ингээд цуг амьдраад бас их сонин өвөрмөц амьдрал байна л да. Би та 3 ямар шүү байсан болоо гэж бодохгүй юу? Гоё хэсэр дээр чи өшөө дахиад солонгоо байсан шүү дээ. Би 4 чинь хамтдаа тийм. Эхлээд нөгөө нэг сели байсан юм. Бүр эхлээд анхнаасаа сэрчмаа болроо сарна би 4 чинь нэг анги ахгүй юу. За тэгээд охид идэг хамтлаг ихнээсээ байсан. За бүр эхнээс нь ярихаас. Охид идэг хамтлаг байж байгаа. Тэгээд сели маань биднэрт бүгдөө цуг амьдэрдэг байж байгаа. Тэгээ сели маань тусдаа өрмөтлийн ингээд гарсан. За тэгээд дахиж нэг гишүүн авах болохгүй заавал дөрүүлээ байх гад. Тэгээд 20 хэдэн хүн шалгалтанд авсан шүү. Бас уу нилээ. Шалгуур хийж. Чимба ингээд нөө хүчин бүжиг те ингээд дуулаач ангийн. Янз янзын хүүхдүүд авчирсан. Тэгэл зарим нь бүр 2 3 хонж цуг байж үзээд бүр шалгууртайгаар яасан шүү те. Тэгээд нөө бид нэр ордгоо чимба ингээд шалгаал янз янзын дуумууд болол тэгэнгүүт бид нэр ингээд хаадган цаанаас ингээд сонссон. Тэгж байж байгаа солонгоор авсан юм да. Тэгээ солонгоотойгоо маш олон жил явсан тийм баг тий. Хаана амьдардаг гэсэн та дөрөв? Микерт шүү дээ. Манай 4 өрөө. Оо за ингээ хүн болгоно нэг өрөөндөө. Ер нь бараг тэгчдэг. Тэгээд 2 төгөлдөр хууртай. 2 өрөөндөө ингээд. Тэгэл бид нар чинь хөгжим бүжгийн хүүхдүүд юм чинь хажуугаар нь хөгжим бүжмөд автана. Тэгээ 3 төгөлдөр урих нэг нь хийлэх. Тэгэл тал талд гараад өстой. Ойрлуулаад чарах биш үү. Орж ирээ зүгээрс нэрэ галзуу юмлэг шиг те бүр ийм тийм бүр. Манайгээс ороод гарсан ээж найз минь ёо бүр толгой өрийг те та нар яаж вэ? Нэгвэл нэг нь тийм яа гэж дасгалаа уншаал те. Тэнгүүт нэг нь дээрээс нь манай ээжийн бас шамаа хүрээд ир чинь. Манай ээж флейтний багш шүү дээ. Тэнд чинь бас флейт мэдээ үлээгээд тэнд нь бид нар зарим нь дасглаа уншаа, зарим нь төгөлдөр ураад автал тийм их гой божигнсан гоё амьдрал. Ер нь бид хийдэг байсан уу? Хоол хийдэг байсан. Хин хийх үү? Тэгээ яг нөгөө хуваартай. Хоёр нь хоол хийсэн бол хоёр нь галтгоогоо цэвэрлэн ч юм уу. Тэгээд сөүлжүүл. Тэгээд айгүй хэр баримталдаг байсан гол нь тэрийг. Оо баримтлна. Чихтэй хнөө. Айгүй мундаг. Замбраад таахгүй болохгүй. Олон амьдарч амчин. Тэгээд дээрэс нь бас айгүй эрүүл хоол нь өглөө болгон дасглаа хийчээд
лууван, манжин тухайн ногоо хуурж иддэг. Тий, сонгинтэйг ингээд хуурж энэ төр иддэг. Ямар мундаг те. Тэр амар хуурхан цаашаа. Тэгтээ нэг гоё ирүүл маягтай. Хийжсэн ногоонууд гэх. Сарнагийн одоо хүүхдүүд чи хэд хэдтэй нэгтэй байгаа Баг 3-тай, дундхан 5-тай, том нь 9-тэй. Тэгэхээр чин тэр багыг бол бас маш бага байхад л таяр тэр хүн сорилтууд явж ирсэн Тэгсэн. Ер нь тэгэл имлгээс салаагүй амар удсан шүү дээ. Сүүлийн хэдэн жил. Тэгэл одоо нэг бас нэг 3 хүрээд хөөхөд хүүхдүүд чи айгүй хөөрхөн юм ойлгох юм байлээ. Наана нэг яахгүй гэчихсэн цаана айгүй мундаг байгаа юм чинь. Хэрсүү те. Тий, хэрсүү. Том нь хэддэг нэ? 9-тэй. Оо за. Өнөөдөр гурлаа шинэ жилийн одоо үуч хамтдаа сайхан яриад сууж гэн, октын яриад илгээд сууж гэн. Тэгээд та бүгдийн маань хувьд ер нь шинэ жил гэдэг та нарын амьдралд хэр их байр суурь эзэлдэг баяр вэ? Айгуу гоё баяр шин. Миний л хамгийн дуртай баяр. Төрс өдрөөс илүү шинэ жил гоё. Яг гэр бүлэрээ тэгээд тэр нэг орчин, тэр нэг гоё уур амьсгал энэ тэр амар гоё. Надад л Угаасаа гэр бүлчээд яаж тэмдэглэдэг вэ? Бид нар бол дандаа л гэртээ тэмдэглэдэг. Яг дөрвөлээ амар гоё. Тэгэл хүүхдүүдэд билүүгөл нэг удаа өвлийн үгэн авчирсан чинь манай жижигэн гайхаад ингээд зочоод айгаад нуугдаад бүр айгуу юм болсон. Баярлах биш бүр өрсөө тий. Билүү өгсөн чинь ингээд айгаа бүр ингэж мингээд Би яг өвлийн үгэн тийм ойлгохгүй. Өвлийн үгэн билүү өгч гэсэн чинь айгаа бүр ингэж Сарнагийн гэрүүдэрээ тэмдэглэдэг манайх. Тийм шүү дээ. Ер нь болж игэл бид нар тэгэл ихэнхдээ тоглолттой байгаа л гүүж гэрлүүгээ ороод те заримдаа замдаа өмнө гаргаад тийм жилүү зөндөл байсан. Тэгээд тэгэхээр аль болохоор гэртээ гоё халуун бүлэрээ тэмдэглэхийг боддیں۔ Тэгээ ер нь айгүй гоё сүүлд сэтгэлд үлдсэн шинэ жил нь би чи нөгөө эхлээд бага охиноо гаргачаад Америкт төрүүлчээ тэнцэнэ 1 жил болсон байхгүй. Тэгээд мэдээ чимба тэнцээ байгаад ич чадахгүй. Энд чинь ажиллаа явуулаад тэгээд нэг боломж гарахаараа ирээл. Тэгээд яг шинэ жилийн 31-ний өглөө хүүхдүүдтэй хэлэхгүйгээр сюрприз яриад орж ирсэн байхгүй. Тэг айгүй ингээ тийм бүр ингээ бэлдсэн байжаад нэг шүн өөрөөр ирсэн. Тэгээ өөрөөр ирчээд унтчихад нь ингээ том өрөөндөө унтчихагаад тэгээ хүүхдүүд сэрэнгүүт нь гяс гадаа гараад ингээд Санта Клаус юм алга хувц өмсөө тэгээ хаалга тагшаад бэлэг барьцсан авир хөрхөө орж ирээ. Нөгөө хүүхдүүд ч гэсэн баяр үзсэн. Аавгаа сансан байгаа хүүхдүүд чинь айгүй хөрхөн бүр хөөрөөл тэнцээ бүр нэрээ мэдхээ байж авч тэ. Тэр баяр бол бүр хамгийн гоё баяр өснө. Халуун бүлээр шинэ он байхаас өөр гоё юм гэж юу ах вэ тэ. Тэгээ нөгөө нэг өөр нутагт байгаа хүмүүс чинь тэгэл аав маавыг харахаараа тэр бүр хамгийн гоё шинэ жил. Хизээч мартахгүй тий. Одоо энэ шинэ жилийг яаж тэмдэглэе гэж бодож байна? Одоо бас онцгой шүү дээ энэ шинэ жил чинь. онцгой шүү. Тэгээд тий олон зүйлийн ард давж гарсан. Тэгэл чимбаа маань дахин төрсөн. Тэгэл нэг л бүр гоё тийм сошиал хуудас иргэндээ тий. Тийм гоё шинэ жил гоё хуучин оноо тий гоёор үдээд тэг шинэ ондоо гоё ирч хүчтэй эрүүл сар бол орж байгаа. Их л тийм гоё бэлэг дэмбэрэлтэй хизээч мартагдчихгүй тийм гоё шинэ жил болох байх. Сүндрэгийн маань хувьд энэ жилийн шинэ жилээ одоо яаж өнгөрөх төлөвлөгөөтэй Ээж аав дээр очт юм уу гэж бодож байгаа. Энэ жил. Тийм хүүхдүүдэд аваад хотод л доо. Тэгтээ нөгөө дандаа тусдаа гаргадаг байсан. Энэ жил бас цуг гаргачвал бас гоё ч юм шиг санагдаад ер нь бол ээж аав дээр очоод ээж аав дээр угаасаа дүүнэр байгаа юм чинь. Тэгээд бүүнэрээ бас гаргая гэж бодож байгаа. Тийм шүү дээ. Ер нь тэгэл хүн болж игэл ээж аавтайгаа ойр байгаа л тий болж игэл одоо хол амьдэрдэг болол тий байнга уцаар яриад ч юм уу мэдээл очоод нэг үнсүүлээл ч юм уу ер нь тэгэл нэг ойрхон л байх хэвээр байлээ. Ах дүүнэр тий ээж аав нартайгаа их гоё ойрхон. Тэгэл болж игэл ингээл хайртай гэдэг үгийг байн ойрхон хэлэх тий баярлж явдаг, талархаж явдаг бол ер нь хинт ч тэр зөвхөн ээж автаач биш те. Тэрийг ер нь айгүйх одоо суралцаж анзаарч байгаа. Ялангуяа энэ жил те. Яг байна. Тий ер нь тэгэл боломж олвол бие биендээ те ингэж сайхан үгийг хэлж бие биенийг магтаж урамшуулж авах чинь бас их чухал юм байл. Юу яах вэ? За тэгээд өнөөдөр цаг зав гаргаад бас он солигдохын өмнөхний сайхан мөчүүдэд бас Чимгээ шоуны студид ирсэн хоёр сайхан дуучиндаа Sweet Emotion хамтлагийнхандаа маш их баярлалаа. Та хоёрын маань 2021 он сая Сарнагийн хэлсэнчлэн үнэхээр бас цоошин амьдралыг бас ирч хүчээр ахаад тийм ээ цоошнэр ихлүүлж байгаа гайхамшигтай сайхан жил байх болтугай гэж их чинь өрөөж байна. Ерөөд батарш. Маш баярлалаа. За ингээд Чимгээ шоуны шинэ жилийн дугаар төрөлцөн ирсэн Sweet Emotion хамтлагийн гишүүн Сарнай Сүндэрмэн хоёртоо баярлалаа. Бид
шинэ жилийн дугаараа туршилтын хэсгээр үргэлжлүүлж байна. Манай хөтлөгч Хану Хонгорцол хоёр маань үйл ажиллагаа, хүлээн авалтанд явхад эрэгтэй эмэгтэй хүмүүс ч юм уу ямар хугацаанд ямар бэлтгэл хангадгийн болоо гэд хоёулаа тус тустай их сонирхолтой туршилт бэлтгэсэн байгаа. Хамтдаа харцгаая. Social Pay so easy. Яа сайн байцгаана уу. За тэгээ өнөөдөр миний би чимгээ шоуны туршилтын хөтлөгчөөр ажиллах болно. Ер нь энэ сизон 5 хүнтэйгээ хамт байх болно. Тэгээд яг одоо цаг 9:44 болж байна. Тэгээ өнөөдөр хонгороо бит хоёр эрэгтэй эмэгтэй хүмүүс одоо баярын сарж идэг юм уу шинэ жилчээд ямар нэгэн баярал хүлээ авалтанд явахдаа өөрсдөө хэдэн цаг одоо хэр их хугацаанд өөрсдөө бэлддэг вэ? Энэ тал дээр бас ган туршилт үзүүлэх болно. За тэгээд надад тавд байгаарай. Чи бэлэн үү? Яа, үнэхээр сайхан байлаа. Тэгээд ерөөсөө таны амралтын өдрийг бас их гоё эсвэжтэй болгосон болоо гэж бодож байна. Дуучин Гантгоо чи бэлэн хөрөнгөдөл үргэлээ. Хай. За өнөөдрийн шоу эфирийг дуусгачлаа. Одоо харин нэлээд хэдэн гадуур амжуулах ажлууд байгаамаа. Тэгээ өнөөдрийн хувьд бол туршилтаа их сонирхолтой байдлаар хийн. Хану битээр хамт туршилтаа хийх болно. Тэгээд та бүхэнд албан ёсоор өнөөдрийн Хану битээрийн туршилт эхэлснийг зарлахад таатай байна. Одоо харин эфирээ өгсөн нэлээд их хүч гаргалаа. Тийм учраас нэг сайхан кофе уугаад ирчүүч аваадах. Тэгээд наваад байгаа зөөр хамтдаа гоё кофе ууцгаая. Хацгаач. Social Pay чи. Аха. За. За сайхан кофе уугаад сэргийчихлээ. Одоо дараа дахиад амжуулах их олон зүйлсүүд байгаа. Тийм учраас төвжрэл эхлэхээс өмнө дараад амжуулах ёстой зүйлүүдэд амжуулнаа. За миний хувьд бол өнөөдөр одоо шоунд очихоос өмнө 2 цагийн дотор бүх ажлуудаа амжуулна. Надад бол аюу цөөхөн юмнууд байгаа. За тэгээд тэр болт сайхан гэртээ сундаа. Гэртээ ажиллаа энэ. Одоо хийх юм зөндөө байна. За тэгээд яг 2 цагийн өмнө гараад бүх юмдаа амжуулаад тэгэл очична. Хонгороо маань яаж байгааг мэдэхгүй байна. Цаадах чи өглөөр тусаад нөгөө маникюр, педикюр, 9 шидийн юмнуудыг хийж байгаа бах. Зөндөө юм бэлддэг эмэгтэйчүүд. За тэгээд ажиллая да. За. Төлчлөө. Эцэгэнэ баярлалаа. За дараагийн зорсон газараа ирлээ. Ингээл эмхтэй үн болсон байна. Гоёл чимэг л хараад шууд л нүд унжаа. Би энэ гэртээ бас нэг эмэг харчаад ерөөхдөө сонгочихсон байсан. Сайн уу? Сайхан амарсан уу? За зэх гоё гялтгансан гоё эмэг. За энд штэ. Яг гинэ. Үзэж болно те? Гоё. Энийг авч. Цэцгээ авахгүй шүү дээ. Цэцгээ авантай нэрээ. Бэлэн мөнгөч байхгүй, картч байхгүй. Үгүй бэлэн мөнгө картны хэрэг ерөөсөө байхгүй шүү дээ. Social Pay байхад л ерөөсөө амархан болж чадна шүү дээ. Нэрээ тийм те. За окей. За тий. Тэгвэл одоо ингээ гарлаа. За үгүй. За. Нөрөө бодолоо дуусчлаа. Хүмүүсээ юм гоё онцлуулчихлаа. Ханууд цэцэг аваарай гэд хэлсэн байгаа. Хануу цэцэгнүүдтэй маш гоё ингээд цэцгийн баглаа авч байгаа ах гэж бодож байна. За миний хувьд бол одоо ерөөсөө даашин цаа сонгоол болоо байна. За өнөөдрийн хувьд бол одоо чимгээгчд бидэд манай нэвтрүүлгийн албанаас Монгол телевиз маань бүгдээр нь амар гоё сюрприз барих гэж байна. Би ганцхан даалгавартай байгаа. Тэр юу вэ гэхээр чимгээгчд цэцэг аавна. За одоо цэцэг авахаар явчихна. Сайн байна уу? Сайн байна уу? За цэцэг аавна да.
За ямар цэцэг авах чинь ямар хүнд авах чинь? Нөхөр нь их нэртэй өгж байгаа цэцэг баггүй. Би болохоор зүгээр авах гэж байгаа. За. Тийм гэхдээ амар гоё surprise болсон. Айгүй их тийм цэцэг баймаар байна. Ер нь нэг ойролцоогоор 40 гаруй насных нэртэй өгж байгаа. За нөхөр нь их нэртэй өгч байгаа бол мэдээж хайрын бэлэгт улаан сарна байсан дээр болгож бодож чинь. Тэгээд давхар дан улаан сарны харж авах үедэртэй. Браво. За. Улаан цагаан сарны холиод. Окей. Тэгээд жоохон сүртэй том байлгамаар байгаа бол манай Nadur брендийн ийм өндөр том сав байгаа байхгүй. Гоё биш үү? Тийм. Тэгэхээр та өнгөө сонгоод гэтээ миний бодлоор л цагаан нас зүгээр юм болоо л гэж бодож байна. Эмэгтэй тийм юм цагаан зүгрэх уу? Энэ гоё юм байна. Улаан юм цагаан уу? Аль нэг сонгоо. Хамбан болохоор айгүй гоё тансаг харагддаг байхгүй. Тэгэхээр сарнаан дээр бас айгүй гоё зөгцдөг юм. За. Тэгэхээр би танд бол цагааны санд болгож байна. Цагаан гоё юм шиг байна. Ямар том юм бэ тий? Тэгээд ингээд цэцгээ хийчихээр жоохон их сүртэй байлгахыг бол ер нь 99 сарнаас гоё ярагддаг юм. Хүмүүс нөгөө 247, 99, 55 гэдэг авдаг. Гэтэ 99 нь бол бас тоон дээр учраа ярих гэдэг Учир байна. За тэгвэл 99 юм. Вот. За болчлоо. За та дахин уншлаа дээрээ. За баярлалаа баярлалаа амжир. За баярлалаа. Одоо ингэ шүү. Та эхлээд та эхлэх гарна. Бид хоёр араас нь гарна. Та гоё юм surprise болоод очиод ингэ. За ингэ цэцгээ өгөөд ингэ аим гоё ингэ. Тэнгүү тэнд айгүй гоё юм болох байхгүй. Тэнгүү бид хоёр араас нь гарч ирнэ. Тэгэхээр та хоёрын цаг шүү. За. Ер нь тэгээд тэр хурдан үзэгчд маань чимгээ маань бас таних болов. Харин тэр л одоо бидний хамгийн чухал зүйл дээ тий. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өвлийн өвгөн цас мөсний орноос засаа охтуудаа дагуулan хөрөлцөн ирлээ. Юу Хүүхдүүд өвлийн өвгнөө танихгүй байх шиг байна. Өвлийн өвгөн сайн байна уу? Өвөө нэг үнсий да. Ямар сонио өвгөн. Сайн байна уу? Хай surprise. Ямар амар сюрприз барьдаг сонио ёо. За соно. Яа. За яаж сэтгэл ямар юм тань? Би одоо бүр ингээд нөгөө залуучуудын эдгээр миний ирүү энэ газар дээр ингээ амангаага унчичлаа штэ. Өвлийн өвгөн хараагүй юм байна. Хараагүй утсан байна. Айгуу гоё өвлийн үг авчихсан байгаа. Айгуу сонио өвлийн үг ав байна. Тайзны ард бол бид гурав нэлээд догдлолтой орж ирлээ. Тэгээд таны гарах эмоцийг бид бас их хүлээлттэй байлаа. Хандан байна уу? Танаа Монголд ер нь дулаахан байгаа юм байна. Хандан байвал та юу яах юм уу? Малгай авчих. Ер нь юм уу да? Би туслахгүй. Хөөх юм дээ. Оо тэр арга За сахлын авчи. За. Манай Монгол их дулаахан байгаа биз? Их дулаахан байна. За ийм хүн байгаа шүү.
Манай продюсерүүд юу гэсэн гэж? За тэгээ одоо олон жил өвлийн үг аав байсан. За нөгөө Монгол Улсын гавьяач үжигчин жаргал сайхан ирнэ, хасарж байгаа ирнэ гэх. Тэгэл энэ хасарж байгаа арай л биш байх юм. Арай цайвар хүн байх. Та би хараад мэдээгүй юм уу? Би үнэхээр мэдээгүй. Та хизээд мэдүү тэгээ сая. Хоолоогоор. Тэгээ ийшээ ирээд зогсоод зөө гэдэг нэг таньдаг нөө. Юу лээ гэд хоолойг нь хүртэл танихгүй байгаа шүү дээ. Даанч нэг тийм жоохон хүүтэн харц яваад байсан. Танихгүй л байсан юм. Тэр бас ард асууж ирсэн тий. Та хоёр нь одоо гэр бүлийн хүндээ хайртай эмэгтэй дээр surprise барьж ирсэн нөө гэсэн чи ерөөсөө ингэж байгаагүй. Тэр байтугай би өвлөө гэж болж үзээгүй. Гэт таны хувьд яг үнэхээр ямар байв? Surprise болж чадуу. Бид гур аюу хийчихсэн тий. Нэлээ хийчихсэн шүү. Гэхдээ хана хонгор хоёр та нар манай энэ багийнхан бол арай л бүр дэндүүгээс дэндүү. Нууц энэ. Нууц байна. За төмөр гоё одоо танаа гэр бүлийн талаар ярилцсанаа. Гоё асуулт асууя тий. Харин тэгээ. Хоёлаа асууя тий. Болно тий. Оо за одоо чи би тэр зочин болоо хөрч үү? Тий та зочин хоёр зочин болсон. Тэгээ бит хоёр гоё асуулт асуунаа. Ер нь яаж аах танилцчихва. Тэр талаар ярив. За хин хариулах уу? За бид хоёр ч одоо 97 8 оны үед танилцсан юм байна. Тэгээд 7-8 сарын үед танилцаад тэгээ би 9 сарын эхээр Англид магистр сурах гэж явцсан. Тэгээд манай хүн араас англи хэлний сургалтанд явна гэд над руу уцтаад яриад намайг бас онгоцны буудалдаар ухтаж авах боломжтой юу гэд. Тэгээ онгоцны буудалд түүнээс өмнө нь зүгээр би нэгээд одоо их тийм ер нь тийм маш дотносож амжаагүй байсан. Гэхдээ яг хөө бас нэгэндээ маш одоо таатай байсан баг. Одоо танахаар одоо биччихсэн байж тээ. Тэр үе чи иймэрхүү юм гараагүй. Гэхдээ яг одоо зүрх хэлээд биччихсэн байгаа юм дээ шүү дээ. Тэгээ онгоцны буудал дээр яваад очсон. Тэгээд онгоцны буудал дээр манай хүнийг гаргадаггүй. Immigration тэр үед чи англи утасны дараа тий Heathrow дээр. Оо за. Тий тэр одоо тэгэл бүх урилга бүх юмнуудын шалгаал англи хэлнийх нь сургууль руу яриад нэг л юм болохгүй байх шүү гэсэн. Тэгээ баг 4-5 цаг болсон. За тэгээд одоо immigration-ийн хүн юу гэж хэлсэн. За энэ хүний чинь баг буцаах юм шиг байна да. Тэгэхээр нь би Монгол руу яриад одоо манай хуучин их хурлын таван газрын гадаад харилцааны дараа алтан гэрэл гоёсэн Лондон Америкт элчин гэр сууж исэн. Тэр хүн маань одоо манай одоо цэргийн эхнэр болох гэж байгаа хүн гээ шууд англи элчин сайд дээр дагч ороод. Би буцаж Лондон яваад Лондон орж өөрийнхөө элчин сайдын яамнаас бичиг аваад буцаж нисэх онгоцны буудал яваад тэгээд энэ хүний чинь баг 10 цагийн дараа сулсан юм байна. Солонгож гэж одоо. Үгүй нэр би ч тэр чинь Монголоос очиж байгаа те жаахан сэрүүхэн нөгөө монголчин бод ингээд аль хэдийн хүүтэрсэн байгаа шүү дээ. Тэгээ нөгөө Монголынхоо дулаанхан ийм нэг бор юм зузаан одоо одооныхоор залуучуудынхаа нэг бомбер руу юм өмссөн. Тэгээ тэр нь яаж яагаад бор өнгөтэй бомбер заяа. Тэгээ буусан чи манай хүн тэг хөөрхөн ингээд ангилд буусан чи нэг божисэн хөөрхөн бур юм. Тэгээ баг 10 цагийн дараа хөөрх юм л гарч ирсэн гэл нөгөөх нь буцаад Монгол руу амбардуулахтаа. Бараг тэгсэн. Тэгэхээр одоо би энэ хүнийг одоо бас англи руу оруулах том зорилго тавьсны нэгдүгээр алхам сайн тавьсан байд. Хоёрдугаар гэхдээ таны өөрийнхөө зорилго угаасаа ер нь тийм цаанаа нэг юм байсан байх шүү. Зорилго байсан байх. Тодорхой байх хэрэгтэй гэдэг байна. Тэгээд одоо зорилго нь ингээд бэлчихсэн та хоёр маань энэ олон жил сайхан хамт байж гин гэж ойлгож болох уу? Гэхдээ тэгэл одоо яг бид хоёрын хамгийн сайхан дурсамжтай үе бол яалтчгүй англид өрнөсөн. Тэгээ би сураад ер нь сургууль бол их хүнд сургууль байсан. Магистр хамгаална гэх нэг гүн ухааны шин чанартай сургуульд орсон чинь англи хэлээ ойлгодгүй. Ерөөсөө би англид буугаал хамгийн анх юу гэж шок би ч одоо англи хэлтэй мундаг хүн гэж утсан. Билет авах гэсэн чинь тэгэл аяа гэж юм чи айдлаа үед болоод өөртөө ваа гэж. За дүүтэй бараг нутаг нэгтэй усаад би ч бас англиэр бас таг амттай явж исэн. Тэгэл би сураал манай хүн бас англи хэлээ сураал давхар бас дан стипендээр амьдрна гэсэн ойлголт байхгүй. Чимгээ маань бас ажил хийн. Би нөгөө засгийн газрын детгэлээр сурж байгаа болохоор одоо бас ажил хийж болохгүй. Тэгтээ бас ажил олдохгүй те. Тэгэл манай хүн чинь гол төлөв цэцэрлэг сургуулийн одоо хүүхдүүдийн коллежийн байрыг цэвэрлэнэ. Тэгэхин тулд 4-5-аас босч очиж цэвэрлэх ёстой. Тэгээ би бас
дагж явнаа. Хамт очиж сууч. Тэгээд туслаач гэхээр болохгүй би ч бас суугдчих магадгүй гэдэг. Цэвэрлэгээнд туслахгүй. Тэгээд ямар ч байсан ингээл хамт яваал, хамт ирээл. Тэгээд тэр нэг жилиг бол бид хоёрыг сайхан үзсэн. Тэгээд тэр англид л одоо бид хоёр одоо анхны хайр, анхны одоо гой дурсамжууд маань, анхны Крисмас маань, шинэ жилийн одоо юу маань гээд янз тэмдэглэж. Тэгвэл анхныхаа одоо шинэ жил болж штэ тий. Тэгэхээр анхныхаа шинэ жилийн талаар ярэ. Хамтдаа өнгөрүүлсэн хамгийн анхны шинэ жил гой дурсамжтай. Би яг тэр одоо сайн чадарж хэлсэн тэр нөгөө коллежид одоо залуучуудад хоккей чи хийдэг тий. Тэгтээ манайх шиг тэр чинь соёлтой тий тоос сорогчтой альчуур нь хүртэл илүү гоё. Тэнгүүд тэнд чинь би ёстой л соёлын шок бөө ингээд коллеж ин гэхдээ баахан компьютер дунд тэгээд тэнцээ миний хувьд одоо альбан хаагчийн хувьд анхныхаа тэр шинэ жилийг англи тэмдэглэж байгаа тэр гой англи авгаачууд чинь ингээл гэрээсээ юунуудаа авчирцсан тэнцээ нэг менежер нь тэгээд нөгөө үйлчилгээний тэ авгаачууд ингээд бүгдээрээ гэрээс жижигэн салаад мадаад янз бүрийн кукиз өдр авчираад бичээ авчираад тавьцсан. Тэгэж тэгээд тэнцэнэ би тэд альбан газараа би тэгэж шинэ жилээ өнгөрөөж байлаа. Бид хоёрын шинэ жил ер нь тэгэхэд яа да? Яг тэр үеийн зураг бидэнд байгаа юм. Чодоржих бидэнд авчирсан. Одоо үзүүлнэ. Тэр зургийг манай хамт одоо ямар зураг гарч ирж халаах вэ? За энэ одоо таны ажиллаж байсан үеийн зураг. Миний бас нэг гоё ажлын газар. Би энэ юунд манай тэр хоёр боосны дээр эмэгтэй эрэгтэй хоёр те яг дээр доор хоёр сууж байгаа. Шаардлагатай манай энэ кафе байсан байхгүй панкейк кафе гэдэг. Тэгээ дандаа панкейкүүд хийдэг. Одоо манайхаар бол шарвь хийдэг юм уу? Америк стилийн шарвь хийдэг кафед. Энд би бас үйлчлэгч хийсэн. Дараагийн одоо шат дахиад байна шүү дээ тэр чинь те. Тухайн үед айлын жижигхэн өрөө хөлсөлдөг байсан. Тэгээд өрөөндөө ширээ засаал ер нь бүх баярыг л нэг хоёулахна ингээл тэмдэглэждэг л байсан. Ямар гоё манай хүн намайг ингээд нөгөө ажилласаа хүрээд ирэхэд амар гоё хол хийдсэн тий. Тэгээд бэлэг мэлгүүдийн ингээ ард тавьцаа хөрх юм тэр гутлаа шүү дээ. Одоо хэрэндээ тэр чинь надад миний дурлаад байсан гутлыг авч ирсэн байгаа байхгүй. Тэгээ ард нь ингээд открыткэн дээр ингээд одоо бодвол нөгөө түрүүний манай 5 настай хүслэнтэй I love you I miss you гэдэг үгээ бичээд заяа. Тэгээд ийм гоё бэлэг тавьсан бүх хоолуудаа ингээ өөрөө гараараа хийчихсэн. Их л одоо онцгой баяр болж ийснаа санаж байна. Их гоё байгаах та одоо ингээд за энэ манай хоёр нөхөр манай хоёр баг хоёр нөхөр одоо аавыг ажлаас орж ирлээ. Тэгээд тэр арын нөхөр бол дүүлэн шүү дээ. Сармагч нь тэр үедээ луу жилтэй нөхөр нилээ хөдөлгөөнтэй. Тэгээд лэрээс ганц тэр аав руу ажлаас орж ирлээ хоёулаа хоёр талаас нь. Чодоржихаа танах ч одоо хідүүл юм бэ ам бол. За ам бол ер нь одоо юу гэдгийг гэрүүл гэдэг чи одоо энэ зурагнууд гарч л байна л да. Жижигхэн улс л байна. Яг чимгээг чиг ийм байхад нь анхаарад оруулж байсан. Тэгээд яанда ямар амар зураг. Энэ бол одоо уул нь гэрүүлийн ерөнхийлөгч юм шиг байна тийм ээ. Уул нь байгаа нь одоо ерөнхийлөгчийн дүр төрхтэй бас ингээд улс орноо удирдах явж байгаа. Гэтэл бодит байдал дээр түрүүчийн зураг нөө жокер байдаг байхгүй юу? Ямар ч ирэх мэдлэг байхгүй. Амар зураг үг. Ямар ч одоо юу байхгүй. Ер нь нэг юм хөл байдаг тийм. Нөгөө хүүхдүүд чинь ингээд бодоо ийцсан баг. Харин тэгэхээр би үүнээс нэг юм асуумаар байна. Чимгээгч маань ер нь нэлээ ингээл завгүй байдаг тий. Одоо төрийн ажил, хувийн ажил, улсын ажил гэх олон зүйл төр явдаг. Тэгэнгүүт чодорж ахын хувьд бол 3 хөрхөө охинтойгоо цагийг их өнгөрүүлдэг баха. Саяных шиг л одоо нүрээ бодуулах цаг үеэл их олон байсан бах тийм ээ. Тий одоо хүүхдүүдээ бол би юу гэж бодох гэхээр арт түмэн. Арт түмэн бол ерөөсөө нэлээд тийм дөрвөн дуртай юм хийн, бослог хийвэл хийчихэн. Гадагшаа гараад дөрвөө явуучвал буцаж олж ирнэ. Одоо ингээ манай арт түмний зураг бас гараад байх шиг байл л да манай. Арт түмэн одоо ингээ жорлон дотор селфи хийж байгаа байдаг. Нэг газар үзмэрл үзэж яваа юм шиг байгаа тий. Тэгээ чодорж ах ерөнхийлөгч нь байх нь тэрүүн хатагтай юм уу? Тэрүүн хатагтай биш ээ. Энэ хүн бол одоо сангийн сайд. За. Эрүүл мэндийн сайд. За дээрэс нь цагдаа, прокурор. Цагдаа прокурор дээ. Боловсролын сайд. Ёс суртахууны сайд. Энэ манай бас нэг гишүүн. Энэ бол одоо манай Батлан хамгаалахын сайд юм шиг байна. Хонх дугуурлаа. Гадны хүн орлоо ирлээ. Тэгэл өстөө
дараагийн зураг нь ямар болдгийг бас Энэ жоохон хоёр. Тэгтээ одоо болчдөг байхгүй. Ямар хөөр юм. хаалгадаг ороход Тий, хэлийн цэргийн. Бас нэг асуулт энэ чойд орж хас тэр тусмаа асуумаар байна. Одоо Жимгэгчийн маань хувьд бол үнэхээр одоо Монголын яг телевизүүдийнхаа тий яг үнэхээр одоо нүүр царай болсон гайхалтай сайхан эмэгтэй ур чадварын хувьд бол бас ярих зүйл байхгүй. Яг нэг ийм сайхан хүчрэх гайхалтай эмэгтэйтэй нэг гэрт амьдрах. За нөгөө талаас нь юу гэдэг эн чинь гэр бүлэл болсон хойно тий мэдээж эрэг зүйлсүүд гардаг л бахал та. Гэхдээ таны хувьд бол ер нь одоо ийм гайхалтай эмэгтэйтэй нэг дор амьдрах яг тань өөртөө ямар байдгүй байнгын сайхан магтаалын үг та хэлдэггүй өөрийнхөө хувьд ихнэрээ дэмжих тал дээр мөн яаж байдаг вэ? чин үнээсээ. Ер нь бас хүчрэхэг эмэгтэй хүнтэй амьдрна гэж амаргүй. Тий, гэхдээ одоо юу гэдгийг бас давуу тал нь юу вэ гэхээр ерөнхийдөө бид хоёрын харилцааны хувьд их маш ижил эрэхтэй. Одоо адилхан байр сууриас ингээд юмнуудаа ярихад бол ингээд заавал ч нэг нэгнээ сонссон Чимгээгийн үгийг бол нэлээд олон талаас нь бас боловсруулж бодож шийдвэр гаргана. Тэгээ тэр талаас одоо би бол сонирхолтой гэж хэлмээр байна. Ийм бас нэг хувь тавилангаар хүчрэхэг хатгатайтай учирсан да амьдрал маань сонирхолтой хизээч өөдөхгүй тэгээд энэ утгаараа магадгүй одоо ингээ 20 гаруй жил бид хоёр сайхан жаргалтай сайхан байна. За тэгэхээр одоо тэгвэл хэдүүлээ ингээ манай хоёр тэр болгон бас нөгөө ингээд хувийн амьдралаа ингээд дэлгээд яриад байдаггүй бид онцлоод тий бүр ингээд шинэ жилийн цохоо дугаараараа хүргэж байгаа. Тэгээд хамгийн гол нь чойд орж явах болон Чимгээгч хоёртой нэг боломж олгоё тий. Би биенээсээ асуухыг хүсдэг асуултаа асуугаач ээ. Хоёр асуулт юм уу, нэг асуулт юм уу? Тэгвэл гоё юм биш үү? Харин тэгвэл айгу. За тэгээ. Сонирхолтой. За тэгвэл эхлээд чойд орж тэгээ чойд орж хас эхлэв. За. Тэр энэ асуулт яг түрүүний чиний асуусан асуултаа яг давхцаад байгаа юм л да тийм ээ. Юу вэ гэхээр одоо энэ хүнтэй хамт амьдснаар юу нь одоо гоё байна, юу байна гэдээ өөр асууж ирсэн тийм. Тэгэхээр одоо энэ хүн чинь өөрөө тийм гүн сэтгэл санааны хувьд, бодлын хувьд, ухааны хувьд нэлээд тийм өргөн хүрээтэй учраас бид хоёр байнга юм ярьдаг юм байна. Ер нь бүх юмоо ингээ энэ тэнд явж байхдаа бүх асуудал зурагт үтсэн ч нэг нэвтрүүлэг үзэхэд би өөрийнхөө байр суурийг хэлээд манай хүн манай өөрийнхөө байр суурийг тэгш энэ нөгөө диалог тийм ээ нэгнийгаа улам гүйцэд ойлгосон юм маань одоо сүүлдээ бүр юунд хүрсэн бэ? Нөгөө гэр бүл болоод олон жил болчихлоо нөгөө нэг багийн тамирчид болдог гэдэг бүр би бинийг үлддэг. Хамгийн сайн найзууд болчдаг. Тэгээд ингээд нөгөө би биенийхэн дутууг нөхдөг. Одоо Чимгээгч харж ялаа гэж та сонсож байгаа юм шүү дээ, тий. Тэгж юм тий. Манай хүн хаашаа паслах нь би тэрийг мэддэг болсон тий. За энэ юм дуурах бол би ингэж хэлэн дээ гэдэг. Одоо бүү ийм амар болсон байна. Гэхдээ би нэг юм хэлчихв хаана уу? Би одоо өнөөдөр бас их гайхаж байна. Яг гэвэл манай хүн одоо маш их юу гэдгийг олонний бас нүдэнд тийм их өртөөд байх дуртай биш. Одоо бидний урлаг соёлынхнаас бүр юм тасан өөр ертөнцийн хүн л дээ. Гариг андуураад ирцгээд их шиг тэнэрэл. Тэгээ өнөөдөр бас нөхөр маань энэ Чимгээ шоун дээр ирээд бүр 100% илэн далангуй 100% яг ингээд өөрийнхоороо байж чадж байгаад би бүр ингээд гайхаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүн бас ажил мэргэжилтэй, угийн өөрийн анхны эзэмшсэн мэргэжилтэй ч холбоотойгоор бас тийм байсан байж магадгүй. Гэтэ өнөөдөр Чимгээ шоу энэ сайхан тайз бас миний ханы хувьд ямар мундаг сайхан юм талбар болчихваа. Тэгээ би бас гайхаа сууж байна. За би бас нэг асуулт байна өөрчлөлөө. Боломжийг ашиглаад асуулт асуучмаар санагдаад их. Чимгээгчийн маань хувьд бол бидний ярьдгаар мэдээний диктор тэгээд яг үнэхээр одоо цойлж яваа, өнгөлж яваа гахалтай юм бихтэй. Тэгээ хамгийн гол нь та маань ингээ Чимгээ шоу гэдэг entertainment зүйл ингээ хөтлөөд гин гараад ирсэн тийм ээ. Энэ бүхнийг та яаж хүлээж авах, та өөрөө бас ингээ өөрчлөлт хийх гэдэг юм. Энэ бүхэн ер нь яаж өрнөсөн болоо? Мэдээний хүн гэдэг чих өөр л дөө. Яг гэвэл тэнд ингээл дандаа албан ёсны тий мэдээллийг үзэгчдэд хүргэж байна. Улсын хурал засгийн газар улс оронд болж байгаа одоо нэлээд айхтар тий үйл явдлуудын талаар мэдээлж авахгүй тэнд тэгж ингээд инээгээд одоо дөрүлээ ингээ яриа сууж гэдэг юм байхгүй шүү дээ. Тэгээ хүн тэр төрхөндөө бас их ордгийм байна. Бүр яг мэдсэн юм шиг саяхан манай надад тэгжсэн байхгүй Чимгээ. Чи Чимгээ шоуг хөтлснөөс хойш
ингээд өөр болцсон. Гинэ. Өөрөлдөх юм чи мэдээ хөтэлдэг байх та яг тэр мэдээнийхээ нөгөө жанраасаа гарч чаддаггүй байсан гинэ. Улсын хурлын татан тодорхойлолоор гिचээд орой гэртээ ирээд яг тэргээр байдаг гинэ. Айгуу сонио. Тэгсэн чинь саяхан бүр хэлжсэн те 10 хоногийн өмнө юм уу? Тэгсэн чи ингээд чимгээ шоугаа хөтэлдэг болсноос хойш ингээд гэртээ орж ирэхдээ гал ингээд инээгээд айгуу гоё ингээд нэг юм нээлттэй чөлөөтэй байдаг болцсон гэдэг ч аахгүй. Тэгээ би яг уу тэгээд нэр тэгээ чимгээ шоу чинь бүр ингээд манай гэр бүлийн амьдралд хүртэл юм сонин эерэг өөрчлөлт авчирсан гэд бүр саяхан хэлжсэн бүр мэдсэн юм шиг их сонио. Эн чинь жоохон зайрын талруу болчих гээд байгаа хүн те. Юм үздэг шиг гэж. Тэгээд үнэхээр бас би өөрийгөө бас ингээд шинээр нээчж байгаа байхгүй юу. Яг тэгэхээр би өөрийгөө ингээд бас нэг юм хайрцагт оруулсан байсан байна. Яалтчгүй л одоо 18 9 үгүй шүү дээ одоо 20 жил 22 3 жил би мэдээний яг нэвтрүүлэгч явсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ одоо энэ сүүлийн ингээд нэг жилдээ энэ чимгээ шоун дээр байхангууд би ерөөсөө би өөрийгөө бас өөрчлөх хэрэгтэй. Би энэ хайрцагсаа гарыг гэдэг юм айгу маш том бодолтой байсан. Танд таалагдж байгаа. Надад маш их таалагдж байгаа. Би хүн юм чинь дээ. Би хүн инээн. Мэдээний гингүүтээ дандаа л нэг юм сериосны царайтай юм байж болохгүй. Би адилхан хүн юм чинь инээн. Уйлна, уурлна. Хүнд байх ёстой тэр бүхий л эмоцийг би өөрөөрөө бас дамжуулж гаргаж үзэгчтэйгээ хамт байхыг хүссэн байхгүй. Тийм болохоор тэр чимгээ маань надад бас үнэхээр таалагдж байгаа. Тэгээ тэрийг мэдсэн юм шиг энэ хүн бас ингээ хэлээ. Одоо тэгээд Монгол телевизэд бас баярлалаа гэж хэлмээр байна. Баян одоо нөгөө нэг улс төрийн нөгөө нэг бидний дургу бохир юм ярьдаг, дайн дажи ярьдаг. Энэ мэдээнээс нь салгаад одоо ингээд ийм гоё хүн яг байгаагаараа байдаг ийм гоё шоуны нэвтрүүлэгч болсон бас их баяртай байгаа. Болон тэр гэртээ байгаа гэж байна. Харин чойд орчиход илүү их таалагдж байгаа юм байна. Тийм таалагдаад байна гэдэг байна. Гэхдээ одоо шоуны одоо энд entertainment тал руугаа орсон гэдэг энэ хүний ажил ерөөсөө буусангүй. Тэгээд бүр ихссэн байна. Тэгээ энэ одоо харахад ингээд нэг хэдэн хүн суугаад нэг ингээд тайзалсаад ингээд телевизээс харахад айгүй хэлбэрхэн харагдаад байгаа юм тийм ээ. Одоо би анхудаа энд орж ирээл мэдэрлээ л дээ. Энэ тайзны арт ямар олон хүмүүс нааш цаашаа секундээр ингээд тооцож гүйжээд юм. Бүгдөө радио зүүцсэн. Үүдэн бууснаас эхлээл ингээд нэг цэргийн байгууллага төрсөн юм шиг кодоор яриад би хараацаа өвлийн үгөө орлоо шүү гэл. Тэгэл ерөөсөө би энэ бараг 4 цаг болж байна. Бид хоёр бас зөрүүлсэн. Гэхдээ ингээл тийм ээ. Нэг л тагнуулын байгууллагад ороод ирсэн юм шиг л ингээл шүлт ингээл гүйлдээл тэгээд энэ хувцсны хүн, энэ сахал нааж байгаа хүн, за энэ продюсер ингээл гүйлдээл яд юм байна. Тэгээ манай хүн чи өглөө баг 5 хагас гээл босоо явчихна. Тэгээ шүн 12 л гэж орж ирнэ. Одоо орж ирдэг юм уугүй сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн өглөө босоход байхгүй дээ. Орой ирэхэд байхгүй дээ. Тэгээ бас нэг 10 хэдэн хоног одоо уулзаагүй их нэртэйгээ уулзж байгаад бас баяртай байна. За тэгээ өнөөдөр бас өвлийн үгэндөө маш их баярлалаа. Хизээч би чойдоржиг амьдралдаа ийм юмд оролцсон гэж боддгоо байсан. Тэр бас болдгол юм байна. Ирж оролцсон өвлийн үгэндээ маш их баярлалаа. Өнөөдөр хамгийн гол нь шинэ жилийн энэ үдэш айл болгон инээ төөрөөр аз жаргалаар бэлхэж суугаа. Энэ цаг мөчид бас хоёр сайхан хөтлөгч маань ханыг маань дагуулдаад өвлийн өвгөн ав болгоод энэ дүн өвлийн хүүтнэр энэ гайхамшигт тийм ээ амьд цэцгийн тэрвэр дүүрэн багдаа бариулаад ингээд наашаа орж ирнэ гэдэг бол үнэхээр телевиз үзэгчдийн маань хувьд ч гэсэн бас сайхан сюрприз байсан баха гэж би бодож байна. За ингээд үчийн тал нь тайз шиг, үлээх салхи нь хөгжим шиг, үлэмжийн сар нь гэр шиг, үнэнхүү сайхан энэ шинэ жилийн үдэш ийхүү хамтдаа телевиз үзэгчдтэйгээ бид өнгөрүүлж байна. Эрхэм үндэд телевиз үзэгчид та бүхэндээ 2021 он хамгийн сайн сайхан болгон таны сансан сэтсэн бүхэн тань сэтгэлчлэн бүдхийн үлзийтэй өрөөдийг өргөн дэвшүүлж шинэ жилийн тусгай дугаараа бид ийхүү өндөрдөж байна. Бүгдэд нь шинэ оны мэд хүргэе. За шинэ оны мэд хүргэе. Ер нь өвлийн үгний хэлхүүгийг хэлчихлээ. Sweet Emotion. Шинэ жил гэдэг сайхан дугаар хамтдаа дуудъя бүгдээрээ. цагаан цасан
мөнхийн шүн шиг энэ үтшин эндүг навчин залаад газар танд үлээ гойсон газар мурадл тэмээ эжилхиё чамда хадгалсан бэлэг шиг ингээгэндүг мөсөн жинс мөнхийн улстай дуулий Modot tanduli Сасан огтон дагуулан өвгөн аавн Бүжин шүний үлгэр шиг шинжилэн бирэн сүмбэр модот тандуулий Онцгой бүтээлийг ойрын хос